За сайн байна уу. За сүрдээ сайхан тусч байна уу? Сайхан тусч байна. Сайн явж байна уу та? Сайхан тусч байна уу? Оо сайхан тусч байна. Сайн явж ирлээ. Ажил төрлийн тавлаг. Оо тавлаг байна. Таны ажил төрөл өндөр байна уу? Оо тавлаг. Монголоо тойрол тэгэл явж л байна сайхан. Олон чимийг сурч байна. Их юмыг бас үзэж байна. За бид бүгдийг бас угтаж хүлээж авсан. Танаа хамт бас талархж байна. За баярлалаа. За сайн байна уу? Сайн байна уу? Сайхан тусч байна уу? Ажил төрлийн тавлаг уу? За сайн ажил төрлийн тавлаг. Сайн явж байна уу? Оо сайн явж ирлээ. Олон төвнийхээ төлөө тэгэл хүн болгоныхаа эрүүл мэндийн төлөө алтан амны төлөө явдаг тангар өргөс одоо бүх эмчнэртээ бас талархж байна. Завгүй л одоо ажилдаг шүү дээ тий. За сайн байна уу та? Сайхан тусч байна уу? Сайхан тусч байна. Сайхан тусч байна. Сайхан ажил төрлийн тавлаг. Сайн байна. Таны ажил тавлаг. Оо тавлаг байна. За тэгээ танаа сумынхаа энэ эрүүл мэндийн төвдөө бас танилцах гэж морилж ирсэн. Тэгээд бид бүгдийг өгтөж хүлээж авч надан та бүгдийг талархж байна. За баярлалаа. За хүртэл явж одоо бид бүхний үйл ажиллагаатай танилцахаар ирсэн танаа хамт олон их баярлалаа. За баярлалаа. За хэдэн жилийн түүхтэй эмнэлэг үү? Эндийнхээ талаар сайхан танилцуулаач. Нийтдээ хиншний одоо хамт олон ажилладаг. За манай эмнэлэг маань анх одоо 1938 онд анхны шав тавигдчихсэн гэж ярьдаг. Одоо манай сумын өгөөмөр багийн харьяат Сандгийн Үржин гэж эмэгтэй нэг төр хурс сууж ирээд Орос эм өгчийг хэлснээр одоо анагаах оны салбарын анхны шам тавигдсан гэж үздэг. Тэгээд тэрнээс хойш одоо тасралтын өдийг хүртэл өргөжж явсаар хагаад одоо өдий зэрэгтэй эмнэлэг маань ажиллаж байна. Одоо манай хамт олон бол 21 хүний бүрэлдэхүүнтэй. За би намайг бол Улаанбаяр гэдэг одоо Манлас сумын эрүүл мэндийн эрхлэгч 2009 онд анагаахны сургуулийг төгсөж ирээд ажилласан. 2014 оноос эрүүл мэндийн эрхлэгчээр ажиллаж байгаа юм байна. Одоо танаа сумчууд нийтдээ бол одоо хичнээн багтай байлаа. Багууд дээр одоо багийн эмчнэр бол гарцсан баг. 4 багтай. Тийм 4 багтай баг болгон эмчтэй. Аа. За эмчнэр маань бол одоо сумын төв дээрээ байдаг. Хамгийн хоол баг бол 52 км-тэй. Хамгийн ойр баг нь 12-3 км-тэй байна да. 4 багтай. Хоолын дуудлагт одоо ингээ явхад одоо жишээ нь машин техникийн асуудал гэдэг одоо зөндөл гарах баг те. Ер нь бол дуудлага ирэхэд одоо хүүтэн байсан ч бороотой устаа шавартай байсан ч одоо тэгэл очихоос өөр арга байхгүй те. Унаа техникийн асуудал дээр бас ямар унаа бас явах уу? Хоолын дуудлага бол ер нь эдэнээсээ л явж хэлсэн байдаг. Дээхэн үед бол одоо морь тэмээгээр явдаг байсан гэж байгаа. Одоо бид бол орчин үеийн орчин үеийн машинтай болсон. Одоо туулах чадвар сайтай Land Cruiser 78 маркийн машин байна. Forgo машин байна. Алсын дуудлаганд явдаг 2 машин байна. Төв дээрээ ойрын дуудлаганд явдаг Probox, Toyota Probox гэсэн машин байна. Машин тарах төхөөрөмжүүдээр бол маш хангагдсан. Туулах чадвар сайтай энэ машинуудаар хангагдсан. Тий. Одоо сүүлийн үед бол Long 78 машинаар алт өргөн тусламжийн дуудлаганд явж байна. За энэ жил бол бороо ус ихтэй бас ус шавар ихтэй байна. Гэтэ одоо жолоочийн ур чадвар одоо тийм ээ газар нутгаа таньдаг хаагур явбал хаан суух уу хаагур явах уу гэдгийг мэдж байгаа учраас замдаа саатал эндэгдлгүйгээр тусламж үйлчлэгээ үзүүлж явж хүргэж байна да. Дээхэн үед одоо та морь тэмээгээр одоо явдаг байсан гэ тий. Тэгэхдээ тухайн үед одоо бас тэгээд бас мориор одоо ингэ явахад одоо хичнээн хүн явах багийн эмчийг одоо дагаад багийн эмчд ганцаар явах. Ганцаар явна. Ганцаараа. Багийн эмч морь юм уу тэмээгээр ганцаар явдаг. Тусламж совилогч нар явах шаардлагатай совилогчтойгоо хамт явна. Шаардлагатай үед бол дээхэн үед 1960 онд анх одоо их хэмжээ салбар болсон гэж үздэг юм л. Тэр үед бол анхны машинтай болж ирээд тэрнээс хойш төрийн тусламжийн дуудлаганд машинаар явж эхэлсэн байдаг. Хамгийн одоо энэ эмнэлгийн одоо хамгийн анхны одоо эмнэлгийн дарга хэн гэж хүмүүс. За хамгийн анх байгуулсан энгийн өдөрж ирсэн хүмүүсээс хандвал. Хамгийн анх одоо энэ эмнэлгийг байгуулсан хүн бол тэр Сандгийн Үржин гэж хүн байна. Түүний ард дээр 1940 онд Сэддийн Вандаг дорж гэж хүн. Бага эмчийн мэргэжил бага эмчийн салбарыг анх үүсгэн байгуулж ирсэн хүн байдаг. Энтэй аймгийн Норвлын сумын харьяат ийм хүн байсан байна. За түүнээс хойш бол бага эмчийн салбар гэж явж байгаа 1960-аад оны дунд хүртэл явж байгаад Хоншоозын урт насан гэж Өмнөг аймгийн Цогтоо сумын харьяат хүн их эмчээр сурж төгсөж ирээд хамгийн анхны их эмчийн салбарыг байгуулж ирсэн. Түүнээс хойш бол одоо олон эмчнэр ажиллаж байсан. Одоо Монгол улсын гавьяат эмч, Бэрслийн гавьяат эмч, Шагдрын Пүрүү эмч манай сумд ажиллаж байсан байна. За эмэгтэйчүүдийн гавьяат эмч, Дамплын
Дэлгэр сайхан эмчмаар бас надад ажиллаж байсан байдаг. За 1980-ад оны дунд үеэс 2013 оны хүртэл эрхлэгчээр ажиллаж байсан. Гиндэн дарж яг 99 ороо гэж Монгол Улсын хүний гавьяат эмч маань бол хамгийн олон жил энэ мандаа сомонд өөрийнхөө төрлөх сомонд олон жил ажилласан юм хүн байдаг. Зүг. За намайг Сунья гэдэг аян нэмлийн ахлах сувлагчаар ажилладаг. 1996 оноос одоо хүртэл эрүүл мэндийн салбарт ажиллаж байна. 2006 оноос ахлах сувлагчаар ажиллаад 2012 оноос вакцинатор сувлагчийн мөн хавсран гүйцэтгээд ажиллаж байна да. За энэ хугацаанд бол би эрүүл мэндийн яамны хамгааллын тэргүүний ажилтан хөдөлмөрийн хүндэт медалаар шагнагдсан байна. Шагнагдсан. За ер нь тэгээд олон жил үр бүтээлтэй ажил байгууллагад ажиллаж байгаа. Ер нь бол би энэ нутгийн хүн биш. Энд ирээд одоо суурьшаад 31 жил болж байгаа. Байна. Төрсөн нутаг бол өмнө яг аймгийн төв. Тийм. Зүг. Альба одоо ингээд одоо цаг үе өнгөрөх тусам өвчин гэдэг бол бас хийсч ирдэг. Хэлж ирдэггүй, хийс ирдэг гэж байна. Энээс урчлан сэргийлэхийн тулд одоо бас ямар дарга хэмжээнд бас авах хэрэгтэй байна. Ер нь бол одоо өвдгөөс нь өмнө одоо зөвлөгөө бас тайлмаас ингээд өвдөг баг тий багууд тийм. Тэгэлэх. Ер нь бол одоо урьдчилан сэргийлэх хамгийн гол нь урьдчилан сэргийлэх арга хэмжээ ийм учраас одоо хүмүүсийн мэдлэг хандлагыг л өөрчлөн хамгийн гол чухал гэж үздэг аахгүй. Тэгжээж хүн хандлагаа өөрчилж хүн эрүүл байна та гэж боддог. Хүмүүс бол дандаа өвдсөн дараагаа эмнэлэг тандаад байдаг. Тэрний өмнө ерөөсөн бол буруу болчиход байгаа хгүй. Хүмүүс бол ямар ч гэсэн тэр урьдчилан сэргийлж одоо мэдлэг хандлагаа өөрчлөхийг гол чухал гэж үздэг. Одоо тийм ч учраас одоо нийгмийн эрүүл мэндийг бол одоо манай салбарт бол одоо бас их төлхөө хандаад одоо бүр нийгмийн эрүүл мэндийн мэрэгчлэн анагаах нэг сургуулиуд нийгмийн эрүүл мэндийн сургууль гэдээ байгуулсан байна шүү дээ. Тийм учраас тэр нь бол одоо хамгийн гол нь хүний мэдлэг хандлагыг л өөрчлөн чухал гэж үзэж байгаа байхгүй юу? Одоо заавал өвдчлээ гэдэг юм биш. Өвдөхөөс өмнө тий. Одоо нэг бие анхаарал үзүүлээд те. Өөрийнхөө бид одоо хэрэгтэй гэдэг одоо тэр бид хэрэгтэй гэдэг одоо амин дэм одоо хоол хүнс гэдэг ер нь бол хоол хүнс их холбоотой болдог шүү дээ. Хоол хүнс дасгал хөдөлгөөн одоо бол хүмүүс чинь дасгал хөдөлгөөнийг бас их чухалдаг болсон байна. Одоос хүмүүсийн хандлага өөрчлөгдсөн байна. Нэг хүн болгон бол одоо бас тархалтайгаа их тэмцдэг болсон байна. Дасгал хөдөлгөөн хийдэг болсон байна. Бүжиг ямар шугамн бүжиг янз бүрийн бүжиг таанц хийдэг болсон байна. Дасгал одоо спортын одоо волейбол одоо тэгээд сагсан бөмбөг янз бүрийн одоо волейболын тийм юуны спортын хичээлдэг болсон байна. Энэ бол хүмүүсийг бас одоо хүмүүсийн өөрсдөө эрүүл мэндийн анхаарч байгааг л хэлбэр олж өгч. За намайг Бурма гэдэг. За одоо энэ эмнэлгийн их хөрөгчөөр ажилладаг. 97 онд Дорногов аймгийн анагаах ухааны коллежийг бага эмчилэгч мэргэжлэр төгсөөд тэгээ 2000 оноос бол тус эмнэлэгтээ их хөрөгчөөр ажилд орсон. Тэгээд ажиллаж явах явцдаа бол их хөрөхийн бакалавр суралцаж их хөрөх мэргэжлийг эзэмшсэн байгаа. Одоо ингээ 24 дахь жилдээ ингээд төрлөх сумандаа ингээ ажиллаж байна. За ингээ ажиллах хугацаанд бол 248 хүүхдийг яг өөрөө гардаж ихвэрсэн байдаг. Жирэмсэн хүмүүсээ бол ерөнхийдөө нөгөө үзээд яг эндээ хянж жагаад дараагийн шатлал төрүүлэхээр явуулдаг. Одоо бол нөгөө сумын эмнэлэгтүүд ер нь баг хүн төрүүлэхээ болцсон. Дандаа дараагийн шатлалд явуулдаг болсон. Тэгээ хянж жагаад яг хугацааг нь болохоор явуулчаад тэгээд эргээд төрөөд ирэхээр мөн их хүүхдээ хамтдны хянаад ингээ явдаг. Ерөнхий ажил бол тиймэрхүү. Тэгээд одоо ээжүүдийнхээ болон одоо ард иргэд эрүүл мэндийн боловсролыг дээшлүүлэх тал дээр бас анхаарч ээжүүд маань өөрөө нөгөө эрүүл байж эрүүл хүүхэд гаргана, эрүүл эсен мэнд амарч хүүхэд нь өөрөө эсен мэнд байна гэдэг утгыг нь одоо ээжтэй одоо маш их эрүүл мэндийн боловсролыг дээшлүүлэх талаас нь анхаарч одоо сургууль сурчлагаа хийж одоо сүүлийн үед л одоо нэг сургууль сурчлагаа эрүүл мэндийн боловсрол дээшлүүлэхэд нөгөө сошиал их өгчсөн болохоор яг нэг танхим цуулгаа чи юм шүүгээ заахаас гадна сошиалор манай амьлаг бол бас юугаа яг нөгөө пэйж хуудасаараа мэдээлэл дамжуулаад ингээд хийгээд тэг хүмүүсийг хандалтай яагаад ингээд явдаг байгаа. Тэг мөн ганцаарчлсан зөвлөгөө сургууль сурчлагааг бол бас хийн. Хэсэг бүлгээр нь бас хийн. Ингээд ер нь бол сүүлийн үед л бас нөгөө нийгмийн эрүүл мэндийн ажилтнтай болсноор бас
тэр одоо иргэдийн хандлагыг өөрчлөх энэ дээрсэнтэй тийм эрүүл мэндийн боловсролыг дээшлүүлэх тал дээр бас нэлээд агцтай ажиллаж байгаа гэж боддог. За та одоо босод одоо жирэмсэн эхчүүд бас нэг зөвлөгөө өгөөч. Бас эдэрснэх те. Бас жирэмсэн байхдаа бие давхар байхдаа одоо хоол хүнсэн дээр ер нь юун дээр бол бас анхаарах хэрэгтэй вэ? Бас гений өөрчлөлтүүд бас буруу хоолтоос бас нөлөөлөх гэдэг олон зүйлүүд бас байдаг байх тийм ээ. Тэгээ гол нь бол одоо ерөөсөн жирэмсэн гэдэг бол хэд ойрхон биш, хэд хол биш, их өндөр одоо насыг маш чухал гэж үздэг. Одоо 20-оос 35 нас бол хүний одоо төрөх хамгийн тохиромжтой нас байдаг. Энэ наснда бол төрөх юм бол одоо маш тохиромжтой. Тэгээ одоо нэг гол нөгөө жирэмсэн их маань одоо жирэмслэхээс өмнө эрүүл байх хэрэгтэй. Эрүүл ээжээж эрүүлэхээс эрүүл хөхөд төрнө. Өөрөө ямар нэгэн одоо эрхэм тогтолцооны эмэгтэй ч юм уу тийм байх юм бол одоо жирэмслэх явцдаа тэр бол хүндрэх магадлал их байдаг учраас өөрөө эрүүл байх би жирэмслэх одоо юу анхаарах вэ гэдгийг мэддэг байх хэрэгтэй. Гол нөгөө эмэгтэй хүн бол тэг одоо зөвхөн энэ төрөл чинь одоо нөгөө зөвхөн эмэгтэй хүн ээж юм биш. Одоо бүхэл бүтэн гэр бүлийн тэгээд цаашлаад бүр Монголын одоо ирээдүй удам судрыг ингэж авч байдаг. Ийм учраас л ерөөсөн төрөлтөнд бол маш сайн анхаарч явах хэрэгтэй эмэгтэйчүүд бол хизээ юу яасан цагтаа жирэмслэхгүйгээр одоо би эмчлэгдээд одоо би эрүүл болсон би одоо тэдэн настай ингээд жирэмслэе гэд ингээд жирэмсэлж байх хэрэгтэй байхгүй. Одоо сүүлийн үед бас хүмүүс энэ хандлага нь бас нэлээд 40-оос дээш насны төрүүл эрүүл болдог. Энэ 40-оос дээш насны дөрвийг гэсэн хүмүүсийн хандлага бол их болцсон. Тэр үл бас бол буруу юм байгаа. Хожуу жирэмсэлт гэдэг бол бас асар их хүндрэлийг дагуулж идэг. Одоо нөгөө ургийн гажиг мэжиг үүсгэс хэсүүлэл нас анхаарч явахгүй бол би ингээд эрүүл болчих юм байна гэд ингээд төрөөд авах бас буруу юм байнамаа. Хоол ундны тал дээр ивч зөвлөгөө өгөөч. Ер нь ямар хоол цайг бас хорих уу? Ер нь ямар хоол цайг юу мэдчихэж байна? Ерөнхийдөө бол хоолны тал дээр одоо яг жирэмсэн болсон тохиолдолд нөгөө газ даавндаа авахгүй шарсан хуурсан мэдэхгүй чихэрлэг идэхгүй одоо тэгээ нөгөө жиндэн бас маш сайн анхаарах хэрэгтэй байдаг хгүй. Жирэмсэлтийн илүүдэлж юм бол хүүхд одоо эхийг хүүхдийг хөндрөлд өчрүүлж яадаг. Хэрвээ одоо их идэж их даргалснаас болоод төрөлтийн хүндрэлүүд маш их үүсдэг. Төрөлтийн хүндрэл гэдэг чинь хамгийн аюултай байдаг хгүй. Одоо хэрвээ ингээд төрөлтөө бүтээд хүүхэд нь бүтэлтэй ч юм уу тархитлагын өвчтөй гарчих. Тэгээ өөрөө бас нөгөө урагдл мөрөгдлийн дэс хэсүүлэл ингэх тэгээд одоо маш хүндрэлтэй хүүхэд гараад тархитлагын эмгэгтэй ч юм уу болчих юм бол насан туршдаа тэр хүүхэд ямар байх вэ? Бүрөндөө нөгөө хөгжлийн бэрхшээлтэйч болох бас талтай байхгүй. Тийм учраас жирэмсэн байхдаа ээж бол бас өөрийнхөө жинд хүүхд ургийнхаа жинд маш сайн анхаарч явах хэрэгтэй. Одоо сүүлийн үеийн хүүхнүүдийг бас харж байхад яа гэдэг энэ тэндээс нэгнээсээ суралцаад тэндэж нэг витамин сайн, эндэж нэг юм сайн гэд айгүйх витаминыг идэх эмчийн зөвлөгөөгүйгээр нэгнээсээ асуугаад тэгээд айгүйх янз бүрийн витаминуудыг олж уудаг. Тэр бол бас нөгөө ургийг хит томруулах. Бас. Тэгээд бас ургийн гажиг цаана одоо ургийн гажиг мөч үүсгэж байхыг үгүйсэхгүй яг нэг анхаарал судлагдаагүй учраас. Тэгэхээр ер нь бол жирэмслэлт гэдэг нь эрүүл физиолог. Дээр ерөөсөө л ямар ч витамин уудгүй монголоор яагаад явдаг байсан шүү дээ. Тийм жирэмслэлт бол физиолог байхгүй өвчин бол биш. Тэгэхээр өөрөө сайхан эрүүл байгаад эрүүл хооллоод эрүүл явж явах юм бол хүүхэд эрүүл төрөх юутай тэгээ эмчийнхэн зөвлөгөөг дагаад хизээ хизээний яах ёстой гэдгийг дагаад төвстар бол тийм их олон витамин уугаад их ууснараа бол сайн хүүхэд гарна сайхан хүүхэд гарна гэсэн юм бол байхгүй. Тэгэхээр яг одоо ингээд яг ийм сайн би тэрийг их зуучин тэр их зүгээр юм байлаа гэдэг эмчийн зөвлөгөөгөөс бас нэг ийм юм уу зөвлөгөөгөөр тэгээд ер нь витамин лууж ивэл сайн гэсэн ойлголттой болсон. Олон янзын витамин луугаад байвал би өөр манай хүүхэд эрүүл гарчих юм санагддаг. Тэр нь бол бас тийм биш. Яг уух хэрэглэх юмнууд бол байдаг л да. Төмрийн бэлтгэлийг бол байн гууж явах хэрэгтэй, мөн поливчлэг ууж явах хэрэгтэй гэсэн хэдэн витаминууд бол байдаг. Тэгтээ бол тэр сайн гэсэн болгоныг бол бас аваад хэрэглээд тах нь бол буруу. Суманд бол гайгүй байна. Яг ийм сайхан цэвэр агаар дээр байгалийн энэ сайхан ургамлыг 5 өшөө малынхаа цагаан эдамах юугаар те одоо хүртэж байгаа учраас дархлаа айгуу сайтай байдаг. Үндснийхээ энэ хоол үйл уламжлалсаар жоохон холдсон холдоод ирэхэд төв суурин газар дээр л жоохон нэг таны яриад нэмэлт одоо тэр дижэд юу ороод байна. Дээхэн үед одоо хөгчүүд ярьдаг дөнгөс төрөөдөөс нь
эмчилгээтэй нь одоо хүзээний шүл уулгаад тий. Хөхөнд нь сүү Сүү оруулна. манай Монгол хоолыг ингээд ярихаар их ангаах ухаан давхар хослоод өөрийгөө эмчлээд байгаа бөгөөд цаанаас бүхэл бүтэн Монголын соён гэрэг ухаан боловсролыг бас ингээд аваад яваад байгаа юм шиг санагддаг шүү дээ хүмүүс тий. Хүзээний шүл одоо уух. За эмээ цагаан болоо одоо гэх юм уу сүү одоо татрах гээл одоо олон эмчнэрийн зөвлөгөөнүүд их би бас нэг сонсч ирсэн. Тэгээд тэр бол бас нэг хоол цайтай бол их төрсний дараа ч төрхийн өмнө бол энэ идэж ууж байгаа юм бол ерөөсөн маш их холбоотой байдаг юм байна. За зөвхөн энгийн хүмүүс ч гэсэн идэж уух юм аа бас нэг зөв цаг үед нь ингээд зөв хэрэглээд явбал тэр одоо хүний эрүүл мэндийн асуудал бас яригддаг юм нэ. Тэгээ танаас ч бас ингээд уламжлалт одоо барай хоол яг юугаар болоод бас ингээд бас уламжлалаас явж байгаа тийм. Тэглээ манай уламжлалтын эмч байна. Шинэ хоёр эмч. Хоёр эмч байгаа. Энд бас нэг эмч маань зогсож байна. Хандмаа эмч байна. Яг уламжлалт анаах нь тэгээ уламжлалт анаах ухааны сургууль юугаар төгссөн. Мэргэжлэр эмч мэргэжлэр төгссөн. Өө зөв. Уламжлалт анаах сэргийн засгийн тамирчид ажилладаг бас. Өөрөөр танилцуулаад. За намайг Шинэ хоёр гэдэг. Одоо болохоор Өгөөмөр багийн их хэмжээр ажиллаж байгаа. 2019 онд Ашуусыг уламжлалтын их хэмжээр төгссөн. За төгсөөд энд ирээд Жаргалан тоогийн их хэмжээр ажиллаж байгаа. Одоо 2023 оноос хойш Өгөөмөр багийн их хэмжээр ажиллаж байгаа. За уламжлалтын эмчилгээ нь болохоор Европ ангаа ухаанаас ялгаатай нь одоо нэг тэгж ийм их уугаад одоо дасан цогцоод байна гэсэн юм байхгүй. Одоо барай заслаар зүү төөнөөр шарлага татлага гэх мэтлэн дандаа тийм тоног төхөөрөмжөөр ингэж хийдгээрээ ялгаатай. За одоо тэгээд одоо эмэнд дасал хүмүүс чинь эмэнд дасал болцсон гэж улам хүчийн нэмэл уугаад идэв шүү дээ. Уламжлалт эмчилгээнд бол ерөөсөө тийм юм байдаггүй. Гол нь нөгөө нэг хүн өөрийнхөө биедээ зохицуулаад одоо дасгал хөдөлгөөн хоолунд идрээ зохицуулаад тэгээ хажуугаар нь барай төөн идрээ хийлгэх юм бол илүү одоо үр дүнтэй байж өгнө. Хоолтойгоо бас хослуулах. Тийм хоол одоо уламжлалт эмчилгээний заадаг нь одоо явдал мөр эдийн ундааны эмчилгээ гэж байдаг байхгүй юу? Явдал мөр гэдэг нь болохоор одоо тухайн үний одоо нөгөө хувцас өмсөж байгаа хувцас одоо сэрүүн нөхцөл дулаан нөхцөлд ямар хувцас өмсөж байна, ямар дулаан нөхцөлд ямар байдалтай байна гэсэн тэр нь бүгдээрээ ордог. Эдийн ундааны эмчилгээ гэдэг нь болохоор одоо тухайн үний идэж хэрглэж байгаа юмнууд л бүгдээрээ гэсэн үг. Тэгэхээр одоо уламжлалт эмчилгээнд эдийн ундаа явдал мөрөөр засах эмчилгээ гэж тусдаа бас байдаг байгаа. За тэрнтэйгээ хавсруулаад зүүгээ тавиад төөнөө хийгээд явах эмчилгээ ингэж хийдэг байгаа. Одоо энд яг уламж эмчилгээнүүд ямар эмчилгээнүүд явж байгаа танахаар? За манай эмнэлэг болохоор яг нөгөө уламжлалтын тасаг гэж тусдаа байдгүй. Тусдаа байхгүй болохоор ямар барай хийн, хэсгийн барай, бүтэн биеийн барай хийдэг, төөн тавьдаг, төөн хийн, зүү эмчилгээ, энгийн зүү болон цахилгаан зүү хийдэг. За тэгээд сэргийн цахаас болохоор татлага, бомб бас дис бомб, шилэн бомб тавьдаг байгаа. За тэгээд сэргийн цахаас болохоор татлага, нуруу хүзүүний татлага эмчилгээ, тэгээд улаан туяаны шаардлага, гув эчээгийн шаардлага, цахилгаан бомб гэх мэтлэн тийм эмчилгээнүүд хийгдэж байгаа. Одоо уламжлалт эмчилгээг одоо ингээд одоо танаас нэг шинэ эмчилгээ барьж байгаа тий. Яг уламжлалын яг юм одоо тусны тасыг энэ төр бас гарч ирж байгаа юу? За одоо ер нь одоо ангаах ухааны салбар маань хөгжөөд одоо ер нь бол нэлээд олон жил болчихлоо. Тэгээд одоо энэ сомдуудад одоо уламжлалт ангаах ухааны эмчилгээг Европ ангаах ухаантай хамтран хөгжүүлээ гэдэг ингээд бодлогоор огн тэгж явдаг боловч одоо сүүлийн үед одоо нөгөө тогтолцоо маань өөрчлөгдөө, санхүүжилт нь өөрчлөгдөөд ирсэн. Тэрнтэй холбоотой анхан шатны эмнэлэгт уламжлалт ангаах ухааны тусламжийг санхүүжлэх боломжгүй гэж энэ одоо сүүлийн үед тийм яриа гаргадаад байгаа. Миний хаар бол одоо манай шинэ эмнэлэг маань 15 ортой шинэ эмнэлэг баригдаж байгаа юм л та. Тэгээд бид нар одоо энэ хуучин эмнэлэг маань үлдэн энэ эмнэлэгтээ уламжлалт ангаах ухаан бариацлалын чиглэлээр тусдаа тасаг нээгээд ингэж ажиллах сонирхолтой байгаа. Ерөнхийдөө хоёр эмчээ түшиглээд тэгээд энэ эмнэлэгтээ ингэж ажиллах цаашдаа тийм бодолтой байгаа. Уламжлалаа сайхан сэргээгээд тийм. За сайн байна уу та? Сайн байна. За намайг Хөөхөнд Өвгий Гэрэлт од гэдэг. Би 1992 онд Дорногов аймгийн ангаах ухааны дунд сургууль гэж яхад нь их хөрөгч бага эмчээр төгсж ирээд сумандаа энэ миний сум, бидний төрлөх сум. Сумандаа би одоо 32 дахь жилдээ ажиллаж байна. Анх төгсж ирээд Жаргалан тогтоо багийн эмчээр 2 жил ажиллаад одоо түүнээс хойш далай багтаа өдийг хүртэл ажиллаж байна да. Доктор суурьшилтай ажиллаж байгаа. За хүний доктор суурьшилтай ажиллахын гол хүч нь болохоор одоо багийнхаа нийт ард иргэдийн ах дүүнэрээр нь одоо энэ ямар өвчтэй хүн байна. Энэ одоо ямар
өвчлөх магадлалтай хүн байна гэдэг одоо бүх удам судраар нь одоо хүнийг удам судраар нь мэддэг бол би багийнхныгаа өвчнийх нь удам судраар баг мэддэг болцсон. Ийм ажиллаж байгаа хүн байна. Ямар айлын даралт ихтэх өвчтэй. Тэгээ удмын өвч. Одоо манай багт бол одоо удмын өвч гэхэд даралт ихтэх өвч маш их байна. Одоо сүүлийн үед бол сахарын өвч их байна. За дараа нь тэгэл үе мөчний өвчин гэл орондоо. Энэ удам дадсан бас энэ өвчин энэ бол зайлшгүй бас юм байдгүй тийм. Байна. За тэгээд 92 онд төгсж ирчээд Жаргалан багт ажиллахдаа би Жаргалан тоогийн засаг дарга Очодрах гэж залуутайгаа хамт 300 яг тойроод ирэхэд 300 км байдгийг. Тэрийг одоо тэмээтэйгээр одоо багийнхаа айлыг өвөл одоо өстэй дээлээ өмсөд жолооч малгайгаа өмсөд банхар цагаанаа өмсөд тэмээтэйгээр ингээд 7 хоног айлаа хэсэд үйлчлэгийг үзүүлээд ирсэн байдгийг. За Жаргалан тогт ажиллаж байхдаа бол мориор бас дуудлаганд явдаг байсан. Би өдөөний хүн болохоор надад одоо морь тэмээ унах бол асуудал биш. Тэгэж ажиллаж байсан байна. Тухайн үед одоо ингээд хүн одоо төв рүү оруулж ирэхээр бол одоо тэгээд ямар оруулж ирэхээр болохоор нөгөө сумрууга хүнээ давхуулаад тэр үе чинь нөгөө дуудлагын холбоо сүлжээ гэж байхгүй. Оруулж ирэхээр болох юм бол нөгөө төв рүүгөө хэл хөргөнд айлынхаа хүнийг тэмээ морьтой давхуулаад хөргүүлнэ тэгэж авахгүй болно. Төвөөс тэр үед ямар техник юм маш юм байсан. Одоо л ийм тэр үед ч одоо өстой унааны асуудал айгүй хэцүү байдаг байсан шүү дээ. Сумын засаг дарга 169-тэй, эмнэлэг 169-тэй тийм л байсан. За эмнэлгийн машин болохоор эрхлэгч одоо бас семинар уулзалт юунд айгүй их дуудагдана аймаг руу унаа явчин. Тэгээд дандаа багийн эмчнэр яг хараад үлддэг байсан. За тэр үе дээр болохоор янз бүрийн одоо винэ энтер ирж яхад одоо бид нар бол өргүүлээ гэл ярилцаал ямар ч гэсэн хүнийхээ эрүүл мэндийг амь насыг хохирлгүй авч гарсан үед гавьяатай түүхтэй юм зөндөө байд юм уу. Багууд дээр одоо та яг одоо хэр удажж ирнэ одоо бас ингээд тойроод нэг өвдгөөс өмнө очоо одоо иргэдтэй нөгөө зөвлөгөөгөө өгөөл бас хүмүүс үзэл явдаг баг тий. Хэр их хугацаатай ойролцоо явах тойрхон. Ер нь багийн манайхаа би гэлдэг манай сумын одоо дөрвөн багч нь дөрвөлөө эмчтэйгээрээ бас нэг онцлогтой байдаг байхгүй юу? Ямар ч хүн тэр эрүүл мэндийн тусламж үйлчилгээнээс гадуур үлдэхгүй, урьдчилан сэргийлэх ажиллагаанаас гадуур үлддэггүй. Одоо дөрвөлөө ингээд оны эхэн дээр ингээд сарчис хуваар гаргацдаг. Сар төдөн артерийн гипертез чихрийн шижин ингээд одоо халдварт ус өвчний эртэлрүүлгээ бүгдийг нийдэг байхгүй жилдээ бүх хүнд жилдээ орж үйлчлэнэ. 0-5 насны хүүхдээ болохоор улиралдаа 4-5 настай хүүхдээ үзчихнэ. Сар болгон болохоор 0-2 настай хүүхдээ үзээд жигнээл одоо нөгөө жингийн харьцуулалтаа хийгээл явчихдаг. Тэгээд зөвлөгөөгөө явдаг. Танаа хүүхэд одоо тураалд орох гэж байна шүү. Танай хүүхэд араа илүү жинтэй болох гээд байна шүү гэдгийг нөрслээд хэлээ явцдаг. Урьдчилан сэргийлэх ер нь багийн эмчнэр бол урьдчилан сэргийлэх үйл ажиллагаа хийх ёстой. Тэгээд миний ганц бодоод байдаг юм хэлэх гээд төрөх гээд байдаг нэг санаа болохоор юу яадаг энэ боловсролын системийг багаас нь цэцэрлэгээс нь эксүүлээд л одоо дата твшилтэй болгож сургамаар байгаа байхгүй юу? Сургууль жишээлбэл сургуульд одоо эрүүл мэндийн цаг гэж байна. Тэгээд эрүүл мэндийн цаг дээр болохоор зүгээр нэг багш нар заагаад байдаг. Тэр чи одоо мэрэгжлийн улсуудыг багш нараар нь бэлдээд мэрэгжлийн улсуудаар тэр эрүүл мэндийн хичээлээ заалгаж явах юм бол хүн чи ер нь дороосоо дадал твшилтэй болж ижил амьдралдаа явна гэхээс дөнгөж томорцсон үнд хичнээн юм заагаад дадал твшилтэй хөвшүүлж чаддаг байхгүй юу? Тийм учраас боловсролын системид тэр эрүүл мэндийн хичээлийг бол эмчнэр орохоор юм байл гэж бодоод байдгийн. Ер нь урьдчилан сэргийлэх ажлыг зөвхөн ганцхан эрүүл мэндийн байгууллага хийх бусад бүх байгууллага хамтран ажиллах ёстой байхгүй юу? Жишээлбэл одоо энэ хүн бас өөрөө эрүүл мэндийнхаа гэдэг. Жишээлбэл болохоор одоо ингээд электрон тамхи гэж аймаар юм гарчаад байна. Электрон тамхиг татсан улсуудын одоо уушиг дандаа цорцоо одоо халдварт хотод одоо өсөөтэй дандаа уушиг цорцсон улсууд байгаа байхгүй юу? Дүүрэн байна. Та нар тэн дээр бас очиж сурвалжлага хийх юм бол тэрийг одоо энэ хил дээр оруулж ирэхгүй байх талаас нь бүр төр засганд ажиллах тийм ээ. Төрийн бодлого нь бас ирэхгүй. Зөвхөн эмнэлгийн ажилчид бид нар ингээд эрүүл байна шүү. Та нар ингэх шүү гэд яриад байхаас өмнө бүх шатны байгууллагууд хамтарч ажиллахгүй бол одооний энэ өвчлөлт ихсэн үед бол бид нар хичнээн хүнд зөвлөд бол амжилтанд хүрэхгүй. Тиймээс учраас энэ төрийн бодлогот эрүүл мэндийн талаас нь маш их хууль тогтоомжийг өөрчилж гаргахаар байна. Одоо хэрэгжиж байгаа хууль тогтоомжинд болол санаанд хүрэхгүй байгаа байхгүй юу? Миний санаанд. Энэ бол миний бодол.
За би амар сайхан хөвгтэй сүгүрсэр ингээд одоо манлан эрүүл мэндийн төвөд хамгийн 2008 онд төгсөж ирээд 9 оноос хойш 15 дахь жилдээ ажиллаж байна. Эхлээд бол ээлжийн сувилагчаар ороод 10 оноос хойш жаргалант багийн баг эмч хийж агаад одоо 21 оноос өөрийнхөө сонирхлын дагуу хүсэл мөрөөдлөөрөө одоо сувилагч хийж байгаа. Одоо бол ээлжийн сувилагч хийж байгаа. Сувилагч хүнийхээ талаар бас танилцуулж байна. Одоо сувилагч хүн гэдэг маань одоо дээрээс эмч одоо үйлчлүүлэгчийг онцлол үзэл одоо энэ хүнд ямар сувилгаа асаргаа хэрэгтэй байна, ямар эмчилгээг яаж хийх вэ гэдгийг эмчнэр маань заагаад өгчдөг. Одоо тэр эмчнэрийн зааж өгсөн эмчилгээг зааврын дагуу үйлчлүүлэгчид үзүүлээд одоо тухайн үйлчлүүлэгч илааршиж одоо сэргэж байгааг харах хамгийн аз жаргалтай мэдрэмж байдаг. Тэрнийг одоо мэдрэхийн тулд би сувилагчаар ажиллах дуртай. За та бүгдтэй маш их талархлаа. Алтан сайхан цагийг бас би бас үрээд явах уу? Алтан сайхан цагаа гаргаж Монголынхаа ард түмэндээ болон алтан сайхан зөвлөгөөгөө хайрлсан эмч нартай, сувилагч нартай танай хамт олонд бас их талархж байна. За баярлалаа. одоо хэдүүдээ танаа шинэ барьж байгаа эмнэлгэрөө очие тийх үү? За тэгээ. Байна уу? Сайн байна уу? Мөн байна. Малын эрүүл мэндийн төв сонсож байна. Спикер дээр. За, хаанаас олж чинь хин гэдэг юм бэ? За, хизээс хэлсэн бэ толгой өгцөөр. За. Өөр вэ? За, алхлаа би эмчтэй хэлээд хий. За. Син болгон явахад тэгээд бас их өндөрлөе. Тэгээд хатон гүйтэн цас шараа ороо шавар гэж хэлсэн. Тэгээд одоо цэцэн болгон хазраа мэдээ. Тэгтээ тэгээд одоо шөн өдрөө яваа. Зөрм бас бэрхшээлтэй. Тэр болгоны гэдэг эмсэлэгчтэй хамт тэгээд өчтөн тэгээд гөрөсөлж тэгээд яалтай өргөж хөрхийн бодлоо. Явна. Одоо шинээр баригдах. Энэ бол одоо манай шинэ баригдаж байгаа. 15 ортой эмнэлгийн барилга баригдаж байгаа. Одоо бол ер нь бараг 100% та гүйцэтгэлтэй гэж хэлж болно. Одоо удахгүй ер нь улсын комисс ажил хүлээж авахд ер нь бэлэн болчиход байгаа. Ер нь бол бэлэн болцсон байна. Тий. Одоо цэвэрлэгээний ажлууд хийгдэл. Одоо энэ намар 9-10 сар ихэд бол ер нь ашиглалтанд өгчих واخа. Зөв. Одоо барыг орох гэж байгаа юм шүү дээ. Тий. Ер нь бол гэхдээ удаан жил баригдлаа. 19 онд анх шав тавьж эхэлсэн барилга. Дунд нь ковид гэж цар тахал гараад. За барилгын явц удаашралтай өмнө хөөргөлөөс болоод үн ханшнаас болоод барилгын материалуудын хомсдол үүсснээс болоод одоо тэгээд ажилчдын нөгөө цалин бас нэмэгдснээс болоод төсөв санхүү үргэлжлэхээ байлаа гэдэг энэ барилга маань бас удаашралтай явж байгаа. Одоо л нэг юм дуусч байна. Улсын төсвийн санхүүжилтээр 1.4 тэрбумаар анх бол 6 төсөв хийгдсэн. Тэрнээс хойш одоо орон нутаг болон улсын төсвөр нэмэлт санхүүжилтээр одоогоор 2.4 шахуу тэрбум төгрөг төсөвтэй юм барилга баригдаж дуусч байна да. За хэдэн жил одоо яг энэ салбарт ажиллаж байгаа юм. За би одоо 2009 онд анх эрүүл мэндийн шинжилгээ ухааны их сургуулийг төгсөөд энд ирсэн. 2009 оны 8 сараас хойш. Одоо яг 15 жил ажиллаж байна да. Цаашдын одоо яг энэ салбарт энэ сумандаа хийх зорилго. За одоо тэгээд ер нь одоо барилга байгууламж, санагт хөөрөмжгээд ерөнхийдөө аймаг орон нутаг улсаас дэмжиж одоо маш одоо орчин үеийн санагт хөөрөмжүүд байна. Барилга байшин маань удахгүй сайхан болж байна. Гол нь нөгөө ажиллаж байгаа хүмүүсийнхээ одоо доктор сургалтад ажиллах тийм ээ. Цаашдаа хөгжиж дэвших тэр тал дээр нь гол дэмжлэг үзүүлж ингэж хамтарч явах гэсэн хамгийн гол асуудал наадах юм байна. Тийм хүний нөөцийн асуудал бол хаач байсан тулгамдсан асуудал байдаг. Ажиллаж байгаа хүмүүс маань одоо сумаасаа байна уу? Одоо бас Улаанбаатар хотоос наашаа бас ирж байна уу? Ер нь сумандаа ажиллах гээд хүмүүс ажиллахыг гээд ажиллахыг хүсдэг. Гол нь очиод нэг ажиллах нөгөө орчин их чухал байдаг шүү дээ, тийм байрлаж ажиллах.
Манайд бол одоо би өөрөө ихэд өөрөө Эрдэнтийн хүн байхгүй. Эрдэнтийн хүн. Төгсөөд энд ирсэн. Тэгээд манай сомонд ажиллаж байгаа одоо манай аймагт ажиллаж байгаа хүмүүс ихэнх нь ер нь бол энэ орон нутгийн улсууд байна. Залгаа энэ Дорноговын мандах сомонд төрж өссөн совилогч нар бас байна. Совилогч мэргэжлэр төгсөөд ирсэн хүмүүс бас байна. Ер нь голцоохон л Манлай сумын уугуул иргэд байж байгаа. Голцоо сумынхаа сумандаа л одоо амьдрий. Өмнө нь бас нөгөө сум. Өмнө Говь аймагт суралцаж төгсөөд их сургууль төгсөөд ирсэн юмч бас байгаа. Ер нь одоо цаашдаа ингээд танах дээр ажлын байр энэ бас байгаа юу? Ажлын байр байгаа. Одоо сул оронтой гэвэл нэг их хэмжээ оронтой байна. Нэг бага хэмжээ оронтой байна. Лаборанти яг мэргэжлийн лаборанти оронтой бас шаардлагатай. Тийм байгаа. Ирээд одоо өөр газраас ирээд ажиллаа гэхэд одоо байрлахын дээр бас сонгох уу? Тэгэл байх уу одоо. Тэр бол ийм байгаа. Сая одоо юм 2022 онд одоо манай аймгийн удирдлагууд сумд ирсэн. Тэр үед нь одоо манай имлэг бас баригдж байлаа да арай дуусаагүй байсан. Тэгээ би 23 онд дуусах болов гэдэг утгаар одоо бидний ажиллаж байсан амбулаторийн барилга орон сууц болгуулъя гэж хүсэл тавьсан. Тэгээ аймгийн удирдлагууд сэд дорж дарга, нийгэм бодлого хэлтсийн дарга, бадамжирын дарга уламжлаад тэд нар маань одоо дэмжиж 23 онд төсвийн шийдээд ингээд орон сууц болгохоор болсон болохоос энэ барилга маань дуусаагүй байжгаад сая засвар хийгдээд амбулаторийн барилга маань орон сууц болоод 7 айлын орон сууц. Дотроо халуун хүү тустай, жорлон тустай, жорлонтой 2 өрөө, 1 өрөө ингээд 7 айлын орон сууц болцсон байгаа. Тэгээд тэнд бол одоо ажиллаж байгаа хүмүүсийг оруулахаас гадна шинээр ингээд ажиллахаар ирсэн боловсон хүчнүүдийг оруулах боломжтой тийм тогтой орон сууцаар хангахаар ийм болчиход байгаа. Зөв. Наач одоо хамгийн гол асуудал байдаг тийм. Монгол хүн эргүүл байж энэ их орноор ч хамгаална шүү дээ. Тэгэхээр энэ өвчин гэдэг мөр Монголыг холоор өнгөрөөсөө л гэж боддог. Тэр өвчнийг холоор өнгөрөхийн тулд урьдчилан сэргийлээд эмчнэрээсээ бие өвдөөгөө байхдаа банк үзүүлээд зөвлөгөөгөө бас сайхан авдаг байгаасаа л гэдэг юм. Өнөөдөр танаа залбирын хамт олонтой бас Монголынхаа ард түмэнд бас их энийг уриалж байна. Танах одоо энд бол одоо тэгэл сайхан Хөмөл тааны орнд биз дээ. Одоо нэг сорс хэлээд баг тий. Хөмөл таан жинхэнэ Хөмөл таан чинь битүү оргоо шүү дээ. Энийг бол бас имчилгээнд тэр нь одоо бас хэрэгэлдэг. За имчилгээнд бол хэрэгжилж болно. Гэхдээ бас хэтрүүлж болохгүй. Энэ тал нутагт бол маш олон төрлийн ийм урмал байгаа. Өнөөдөр энийг бас үйлдвэрлэж байгаа байгууллагууд бас байна. Тэгээд бас нэг гарын бэлэгтэй явна. За танаа нутгийн бас брэнд одоо Хөмөл таан сорс гэж одоо бас ярьдаг тий. Өнөд өвлүүлэх урлагч компани гарын бэлгийн бас гардуулъя. Танаа хамт болдог гэж байгаа. Энэ ургамалд одоо гадны хоол амтлагч бол хоолын амт төдий оруулдаг бол монголчуудын хоолны амтлагч бол өөрөө ургамал байдаг тий. Ургамалд одоо хүнийг одоо эмчлэх маш олон юмнууд байдаг шүү дээ тий. Хүмүүлийг бол одоо би бас нөгөө бас ингээд сонсч ирсэн. Дээр үеийн хөгчүүд ерөөсө тусал хийлэгдэг байсан. Яг л сүлдвэшин гурд гэж байдаг шүү дээ. Хүмүүл эдрийг айгүй хэргэлдэг байсан юм байна. Тэрүүгээр одоо нөгөө цусны даралт, цус өтгөрөсөлтийг одоо ерөөсө асуудал ордгоо байсан. Юунд байсан хэрэг ерөөсөө хүмүүл гэдэг ургамал байсан. Айгүй тийм одоо бусад ургамал малаар одоо ярих нөгөө тэмээ их төвчээртэй амтан хол газар даван туулах чадвартай гэдэг тийм. Ургамал дотор бас нэг байд юм байна л да. Хамгийн одоо халуун хүүтэн байсан айгүй хурдан гандаад байдгүй чанараа айгүй удаан хадгалдаг гэдэг. За энэ хүмүүл гэдэг одоо танаа нутгийн брэнд мөн үү? Тийм байна. Энэ Өмнө Говь аймгийн брэнд байна. Тийм Өмнө Говь аймгийн брэнд эсгий дургт нэвтрүүлэг бас бидрийг дэмжиж тусалцааг үзүүлж бас л энэ олон түмнийхээ буйнаар л явж байна хань. Одоо бензин тоосонд бид нарт бас тусалцааг үзүүлж байна. Бас үндснийхээ үйлдвэрүүдийг бид нэр хэрэглэе. Ялангуяа монгол хүний энэ нутаг, энэ газар шороонд монгол хүний биед одоо дасан зохицох хүнсийг л монгол хүн хэрэгэлсэн дээ юм. Тийм биз дээ. Хаа байсан одоо өөр орны хүнс бид нэр яг амталж болно, идэж болно. Гэхдээ тийм одоо туушиж бас болохгүй болов уу боддог. За тиймээс одоо манай монголчуудын болон Өмнө Говь аймгийн брэнд Хөмөл гэдэг. За энийг баярлалаа. За энэ сорс. За энэ ингээ хатаач тийм байлээ. Сүхбаатар аймагт би явж байгаад ингээ нөгөө шөлтөө хоолнд ингээ халбгаар нь хийгээд за ясны шүднөгөө ингээ дүрлэг болгоод авчих юм байлаа. За энэ бол тэр чигээр байгальд ургаж байгаа ерөөсөл
ими урмал шүү дээ. Тэгэлгүй байх. За хүмүүлийн жүүс гинэ. Хүмүүлийн шивсэн. За ингээд Монгол улсаа хөгжүүлэхийг бид нар ерөөсөө үндснийхээ үйлдвэрүүдийг л голцоос авах хэрэглэх нь хамгийн чухал. За энэ хамт олонд өгч байна. За баярлалаа. Танаа хамт олонд өгч байна. За ингээд ахын замдаа гараа та. Дахиад эргээд уулзахдаа энэ сайхан бүтээн байгуулалтыг одоо ашиглалтанд орсон үед нь ахна. Өвдийн цаг үед дахин уулзах ирүүлгийнхэн тавьж байна. За эрүүл батар шиг эргэж уулзах эрүүл тавь. За та бүхний болон хамтран ажиллах тийшээ ажил өндрөөс өндөр амжилт. Аян замдаа сайн яваарэ. За баярлалаа.